За гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тэгээ энэ дотор ч гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай нэг ч үг алга ба шүү дээ. Гадаадын зээллэг гэдэг энэ өрийн удирдлагын тухай хуулийн 4.1-2, 4.1-15-д тус заасныг хэлнэ гэдэг байгаа. Энд одоо орохгүй нэр томьёо орж ирээд байна уу? Яг энэ үндэслэлийн ингээд харахаар ерөөсөө үр ашгийг нэмэгдүүлэх тухай, ашиглалтыг нэмэгдүүлэх тухай нэг ширхэгч үг алгаа. Тэм учраас энэ өөрөө ер нь логикийн хувьд ер нь жоохон буруу болсон юм шүү гэж ингэж асуумаар байна. Энийг нэг тайлбарлаад өгөөч. Хоёрдугаарт ерөөсөө энэ гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль чинь энэ гурван магадгүй нэг нь хасагдчих байгаа юм байна. Энэ гурван төсөл дээр хэрэглэгдэх гадаад зээлгийг төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад төр олон хязгаарлагдсан хуулиудаас нэр томьёоных нь хувьд хасаад тэгээд өр дотоодын нэвтрүүлэгтүүний харьцаа ч юм уу эсвэл нөгөө төсвийн танзиржуулсан алдагдлын дээд хэмжээнээс хасах тухай асуудал яригадад байна л да. Энд чинь эсрэгээр гадаад зээлийг ашиглалтыг нэмэгдүүлээ, үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлээ гэсэн ийм агуулга болчиход байгаа юм биш үү? Энэ ер нь хуулийн одоо нэг үндсэн үзэл баримтлал нь өөрөө үр ашгийг нэмэгдүүлэх тухай огт харагдахгүй байна. Тийм учраас нэг хэдхэн зүйлийг бас асууя. Ер нь энэ гадаад зээлэг гэдэг байгаа тэр өрийн удирдлагын тухай хуулийн нэр томьёо өөрчлөгдсөн үү? Энд одоо энэ хууль орж ирснээр тэр өрийн удирдлагын тухай хуулийн 4.1-2, 4.1-15 дээр заасан нэр томьёонууд өөрчлөгдөх үү? Хоёрдугаар 26 оны 1-р улирлын байдлаар манай гадаад өр ямар байгаа вэ? За төсвийн доктортой байдлын тухай хуулийн хязгаарлалтаас гаргах гэдэг гурван төслийг санхүүжүүлэх буюу одоо энэ хэдэн төгрөгийн тухай асуудал яригдаад байгаа. Энэ ашиглалтын зардал нь хэдэн жилийн хэдэн төгрөгийн тухай яриад байгаа. Цаашдын хэдэн жилийн тухай яриад байгаа юм. Ер нь энэ төслүүдийг үйл ажиллагааны орлогоороо зардал нөхөх боломжтой гэдгийг хэн хэрхэн тооцсон, ямар хугацаанд нөхөх, одоо өнгөрсөн тооцоолууд нь таарж яах гэсэн ийм хэдэн асуултыг асууя. За эхлээ сангийн хариулъя. Эндрэ микрофон. За нэр албан тушаалаа хэлээ хариулнаа. Төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэрч харгал өрийн удирдлагын тухай хууль дээр бол гадаад зээллэг гэдэг ойлголтод засгийн газрын гадаад зээл болон үнэт цаас хоёр орж байгаа. Тэгээд тийм учраас яг энэ хуулийн төсөл дээр хууль санаачлагчаас яг энэ гурван төслийн хувьд бол их үүсэр нь одоо яг энэ нэг нь бол хоёр нь бол гадаад зээл, нэг нь бол нийслэлийн одоо бонд байгаа учраас энэ хоёр ойлголтоороо зээллэг гэдэг агуулга орж ирж байгаа. За манай хууль дээр төсвийн тухай хууль дээр бол ер нь жил болгон дээр тавьж байгаа асуудал бол гадаад зээл маань өөрөө улсын хурлаар хэлцээрүүд нь нийт яг ямар дүнгээр ашиглах уу? За тэгээд хэлцээрийн хугацааг баталж өгч байгаа. Тэгэхээр энэ өөрөө төсөвдөр бид нар төсвийн босод зардлаас ялгаж байгаа асуудал бол ашиглалт гэдгээр явдаг. Зээлийн их үүсвэр нь өөрөө батлагдаад одоо газрын тос боловсруулах үйлдвэрлэхэд бид нар 6.1 их найдын хэлцээр хийгдсэн. 6.1 их найдыг бид нар 28 он хүртэл ашиглах ийм хэлцээрийн хугацаатай. Тэгэхээр одоо 6.1-ээс газрын тос дээр бол 4.7 үлдсэн. Эрдэнэ бүрэнгийн хувьд бол 908 тэрбум байгаа. 30% нь ашигласан. Үлдэгдэл 610 тэрбумын ашиглалт 2030 он хүртэл ашиглах ёстой. Тэгэхээр яг нөгөө төсөв дээр тавьж байгаа зардлуудаас ялгагдах асуудал нь төсвийн орлогоор санхүүжих, улсын төсвийн хөрөнгө оруулалт ч юм уу урсгал зардлаас ялгаатай асуудал нь бид нар тухайн зээлээс одоо зээлийн шугам нэгдсэн эндээсээ тухайн онд хэдийг ашиглах вэ гэдэг асуудал. За ашиглалт үр ашиг гэдэг дээр бол одоо гол тулгамдаад байгаа асуудал гадаад зээл яг 2026 оны байдлаар 98 төсөл байгаа. Хэрэгжээ явж байгаа. 98 төслийн хэлцээрийн дүн буюу одоо анх улсын хурлаар батлагдсан дүн бол 23.8 их найд. За энийг яг ингээд хамгийн цаатлын төслийн дуусах хугацаагаар харах юм бол 13.8 их найдын үлдэгдэлтэй бид нар энийг яг хэлцээрийн хугацаанд тэгэхээр 30 он хүртэл ашиглах хугацаатай байгаа. Энэ 13.8-ийн ерөөсөө 5.3 нь энэ хоёр төсөл төр байгаа. Тэгэхээр энэ ашиглалтаа бид нар яг энэ хугацаанд нэмэгдүүлээ ингэснээрээ төслийн анхны одоо улсын хурал болон санхүүжүүлэгч талтай байгуулсан гэрээ хэлцээрээ төслийн ашиглалтанд оруулж үр ашгийг нэмэгдүүлэх гэдэг зорилготой гэж харж байгаа.
За нэмж хариулъя. Эндрэ микрофон. За төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн амны өрийн удирдлага хэлтсийн дараа ган тогтох. За засгийн газрын үрийн үлдэгдэл 2026 оны 1-р улирлын тоо хараахан гараагүй. 4-р сарын 15-ны дотор гарна. За 25 оны жилийн эцсийн байдлаар бол засгийн газрын өрийн үлдэгдэл 35.4 их 80, дотоодын нутагтүнд харьцуулсан харьцаа 39.4% байна. За төсвийн доктортой байдлын тухай хууль заасан засгийн газрын өрийн хязгаар бол дотоодын нутагтүний 60% байдаг. Тэгээд энэ хуулиар бол орж иж байгаа энэ хоёр зээлийн ашиглалт бол энэ хуулийн хязгаарт бас ялгаагүй тооцогдоо явна. Ямар нэгэн байдлаар хасагдахгүй. Яг засгийн газрын өрдөө авсан зээлийнхаа хэмжээгээр тооцогдоод энэ хуулийнхаа хязгаар дотор баригдаад ингээл явна.